Монгол улсад орчин үеийн зэвсэг түвшин үүсч байгуулагдсны 96 жилийн хойд Чингэлтэй дүүргийн 25 жилийн хойд зориулсан цэрэг спортын дүл тэмцээн боллоо. Тэмцээнд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй сурагч оролцож авхаалж самбаага сорьсон байна. Институтын Чингэлтэй дүүргийн засаг дарганы тамгын газар цэргийн штабаас сурагчдад улсынхаа тусгаар тогтнол эх орноороо бахархах хүслийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бэлдэр, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэг түвшний байгууллагын үйл ажиллагааг сурчлах зорилгоор дүл тэмцээнийг жил бүр зохион байгуулж иржээ. Зэвсэг түвшний 96 жил Чингэлтэй дүүргийн 25 жилийн зориулсан энэ удаагийн тэмцээнд дүүргийн сургуулиудын ахлах ангийн 3000 гаруй сурагч хамрагдаж, 2 дугаар шатанд 350 гаруй цэрэг сурагч шалгарч өрсөлдсөн байна. Төрөл тус үрдээр өргөмжил 300 мянган төгрөгийн шагналыг олгосон байна. За ингээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад маш их ач холбогдол байна. Өнгөрсөн 20 сургуулиудаар ухаалаг төхөөрөмжийг хардуулж энэ жил 3 дугаар байранд орсон 72 сургуулийн Монгол даяараа туслах хамт олон сургуулийн материалын баазыг хөгжүүлэхээс энэ ухаалаг төхөөрөмжийг өгсөн байна. Тэмцээний турал төсвөрээр тэргүүн байр эзэлсэн тэргүүний жигсаал садаа, тэргүүний авиацыг садаа, тэргүүний тамирчин садаа, тэмцээний тэргүүн байрыг 24-р сургуулийн сэлмэг зэрэгчтэй салаа, дид байрыг 23-р сургуулийн хүслэн зэрэгчтэй салаа, 3-р байрыг 72-р сургуулийн хурц баяр ахлагчтай салаа тус эзэлсэн байна. Миний хувьд бүх сурагчид маш дэвсгэр хатуужилтай. Тэгээд Монгол дээд цэргүүдээр бахархах сэтгэл төрдөг. Манай сургууль энэ тэмцээнд 20 дугаар байр эзэлсэн. Ирээдүйн хойч юугаа цэргийн бэлтгэл дээр тулгуурлаад бидрийг одоо эртнээс цэрэг ямар байх ёстой тэрүүгээр нь бидрийг бэлтгэл нэгэн төрлөөр бэлтгэл юм болов уу. Тэгээд бас хатуужилт төвчээр шаардсан тэмцээн болсон. Тэмцээний маш бага хугацаанд бэлтгэл хийж олцсон байна. Тэгээд багаараа амир тийм илт нэгж чадсан учраас ингээд тэргүүн байр эзэлсэн. Тэмцээний даатгаврууд ер нь амир тэсэр шаардсан байдаг. Жилээс жилийн нь амир өсөлтөд болдог байгаа. За түүнчлэн энэвэр тэргүүний жагсаалч салаа, тэргүүний аврагч салаа, тэргүүний гимнастикч, тэргүүний тамирчин, тэргүүний авиацлог салаа болон тэргүүний салааны захирагчийг тус шалгаруулжээ.